Одоо рекорд хийж болж байна. За. Болж байна. Аудио. Oh, nice. За. Still Snoop Dogg and D.I. Guess who's back? Still doing this, Andre? За. Бүгдээрээ сайн уу? Өглөөдрөө минь Хоолоо идж байгаа сайхан өглөөрэй. Бид хоёр comeback хийлээ. тийм тэгээ карантинда хийцгүүрж байгаа бол манай подкастыг сонгочод баярлалаа. Season 2. Season 2 comeback хийсэн. Тэгээ бид хоёр уулзаагүй гэр гэртээ нөгөө Zoom-ээр яриад тэгээд биччихье. Тийм. Рекорд хийж байгаа. Яриагаа. Тийм. Тэгээд хоёулаа сайн дураараа карантинлсэн өөрсдийгөө. тийм. Зя сайн сайхан юм байна. Сайн сайхан гэвэл тэгэл та карантинд их гоё юм уу? Зя. Тэгээд Юу ийж тэлхжээлэл үзэл тэгсэн тэгэл юу н хийцгүүрэл тэгээд нөгөө нэг хийж байгаа хоолноос амар уйдаад тэгээд сүулдээ нөгөө нэг шинэ хоол мол туршиж үзээд Вау, за ямар хоол туршиж үзсэн. спагетти ерөөсө хийж үзээгүй байхгүй юу? Тэгээд За анх удаа ямар ч жор мор видео энтер харахгүйгээр за нэг иймэрхүү юм байгаа ах гэд хийсэн чи бүр амар гацтаалцсан заяа. ваа тийм. Ингээд вау. Ийм амархан тийм хурдан болдог бүр амар хурдан болцсон. Тийм хурдан болдог хоолыг би өмнө яагаад туршиж үзэж байгаагүй юм болоо гэж бодсон. Тэгээд тэрнээс хойш дахиад нэг удаа хийгээд хийсэн. Nice. Тэгээд өөр чинь хуушуур 2 удаа хийсэн. Ёо зүрх сэтгэл минь. Хоёр удаа хуушуур. Тий нөгөө нэг далгона кофе. Тийм нөгөө нэг сүүхөөсрүүлдэг нэг тийм аппарат идэв шүү дээ. Тэрүүгээр sorry. Нөгөө видео үзсэн чинь яг тэр аппаратаар хийгээд хөсрүүлээд болоодсон байхгүй юу? За. Тэг би тэрийг захиалаад тэгээ тэрүүгээр оролдож үзсэн чинь жоо фейлцсэн л. Амт нь ямар бол юм бэ? Амт амар мухас. Би л яг нөгөө юм хомын тааруулж чадаагүй юм шиг. Тэгээд орцморцын жоохон тааруулаад эсвэл жоохон туршлага хэрэгтэй юм шиг мэдгүй. Тэгээд нөгөө жоохон өтгөн болохоор тэр аппарат нь эргэхгүй. Тэр аппаратны ийм шинхэн юмд аягүй чөлөөтэй эргэдэг юм л. Тэгэл жоохон л нэг юм өтгөн байх юм бол эргэж өгөхгүй нэг тийм. Тэгээд гараараа гутгацсан хамаагүй хурдан болсон. Тийм. Харин тэрийг хийж үзмээр л. Гэхдээ нөгөө нэг гараараа 1000 удаа утгах хэрэгтэй энэ хэрэг залах өөрийг харин тийм. Тийд үзэхгүй. Тэгтээ тэгж яад үзнэ. Тэгээ өөр юу туршиж үзв? Өөр чинь йог нэг 5 хоног хийгээд тэг яг 5 хоног эхний 4 хоногт амар тийм хөнгөн юм хийжсэн байхгүй юу? Тэгснээ сүүлийн 5 хоног дээр нь ингээд жоохон хүнд юм хийгээд тэг арай жоохон удаан хийгээд тэгсэн чинь ингээд хөл гар ингээд чичрээд ингээд нөлөөлсөн бохгүй юу? За. Тэгээ маргаашнаас нь болчихсон. Яа одоо тэрнээс хойш 10 хоног өнгөрч. Тийм суугаад ахаар ямар нэг юм хийхмээр санагддсан юм лээ. Би хөдөлгөх тийм. Тэгээд TikTok бол бас хөөрхөн хийж байгаа.
TikTok, миний TikTok жаргалмаа. Тийм, жаргалмаа даарэ. Аахгүй. Хитэн хатаа вэ? Жаргалмаа. Сүүлийн 2 аан л байгаа. Тэгээд жаргалм Тэгээ жаргалмаа TikTok дээр даарэ. Гоё бүжиглээд гоё TikTok хийдэг. Мэдэрч аяа хэцүү юм бэлий бүжиглэж TikTok гэдэг чинь. Хүмүүс над руу бичээд чи яагаад TikTok чи яаж ингэж бүжиглээд байдээ? Миний хэрэгсээ болохгүй ах ингээд тэгээ хүмүүс. Харин хэцүү юм бэлий тэр чинь. Тэгэл наадах чинь энэ өндөрлгөөс хүмүүс цаасаа хуваалцаад чиг атлаа. Одоогийн өндөрлгөөс харахад тэгэж тий гоё бүжиглэж TikTok хийхэд юу чухал вэ? Ментор нь болооч хүмүүсийн. Гоё TikTok-ийг таваалах. За. Ер нь бол нөгөө нэг амар зөвүүн TikTok хийдэг тийм аккаунтуудыг дагаад тэгэхээр ингээд амар тийм нөгөө нэг гэрчүүч аваад тэгээд тэр бичлэгнүүдийг үзэхэд болчмоор юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Айгүй юм шүү. Ер нь хийгээд үзээ л та гэл нэг тийм бодол орж ирдэг. Тэгээ би ер нь бол эхний 1 2 3 сар бол зүгээр л гүйлгэж үздэг байсан байхгүй юу? Тэгэл нэг өдөр босоод хийсэн. Тэгсэн чинь тэгэл ер нь би ер нь өөрийгөө жоохон бүжиглэх авьяастай гэж цаанаасаа мэдэрдэг байсан. Угаасаа хэсэлтэй. Ялдчих хэсэлтэй л дээ. Тэгээд бүжиглээд үзсэн чинь дэчгүй болчмоор юм шиг санагдаад. Тэгэл ингээд сүүлийн үеийн тренд болж байгаа бүжигнүүдийг дагаж хийгээл. Тэгээ ингээд бүжиг хийгээд тах тусам ингээд жоохон филд тусам ингээд амар тийм гоё хөвгөлтэй заяа ингээ өөрийгөө шоолж инээ. Тэгэл заримдаа жоохон амар 20-30 удаа хийгээд байгаа мөртлөө ингээд бүжигний хөдөлгөөнийг тогтоохгүй байхаар өөртөө жоохон уур өрнө. Бас хичээл зүтгэл шаарддаг байх юм шиг. Бүжиг сурна гэдэг. Харин тийм нөгөө нэг би нөгөө сэйсөгийн бүжиг амар гоё санагдаад. Тэгээд сурахад барыг сар зарцааслаа шүү дээ. Одоо ганцхан тэрний л бүжиг юм. Тэгсэн чи яг үүндээ нэг зүгээр нэг 5 6 л хөдөлгөөн бидэг. Харин тийм сурах гэж бүр тий сурсны дараа ингээд бэлтжээд аян дээр нь бүжиглэх гингүүд аян авир хууртай. Тэгээд дараагийн амьдыг мартаад. Тийм билий. Тэгээд TikTok-оор нэг тиймэрхүү санаатай. Тэгээд юу нь бол амар хийцгүүрж байгаа. Тэгээд энэ орж гараагүй нэг хамгийн сүүлд ер нь бол энэ аваараа ерөөсөө энэ аваараач гэжтэй зөв дэлгүүр л орно. Тэгэл байрнаас нь холдохгүй шүү дээ. Тэгэл дэлгүүр хамгийн сүүлд нэг 5.6 оны өмнө гарсан байлээ. Нэг гарчаал тэгэл ойрын хугацаанд гарахгүй нэг тийм үү. За одоо чи нэг чамаг ирээ. За карантин хийснээс хойш одоо сар болох чинь. Тэг сар тэр манай өрөөний ажиглалын өрөөний охин явснаас хойш өчигдөр илүү өнөөдөр карантинаас гарч ийн гэсэн. Тэгэхээр ч одоо 21 хоног лөө тий. Тийм тэгэхээр чин энэ сар болцсон байна. Тийм байна. Тэгээд карантин хийснээс хойш бас ерөөсөө дэлгүүрээс өөр газар илүү яваагүй, хотын төв мөн сургууль руу яваагүй. Үгүй бүх хичээл зогссон. Тэгээд тийм угаасаа онгорхоо газар ч байхгүй тийм. Онгорхоо газар ч тийм нөө юу бидэд Макдоналдс орох гээд тэр чин карантинлаас нэг 10 хоногийн дараа илүү 2-7 хоногийн дараа илүү 7 хоногийн дараа нөгөө Орос даяараа 7 хоног амраасан шүү дээ.
Тийм. Ажилгүй хинч ажил хийхгүй энэ төргээд яг тэр үеэр гараад халтраад тэгээд битээр жаргалмайг дагуулад тэгээд уруу татаа алхаад ирсэн. Гэтэ тэр амар гоё байсан. Тэгээд ингээд хот мот бүр эзгүүрсэн тий. Тэг ингээд юу хүн машин харагдахгүй. Тий. Тэг нөгөө нэг кино минут дэр чинь ийм хотн эзгүүрсэн тэгэл ингээл нэг ч хүн байхгүй, машин ч байхгүй. Тэгэл ингээд нэг юм өвс мөвс ингээл хийсэлээд шүү дээ. Яа тэр чинь бүр боддоор байгаа юм чи. Тийм байсан. Тэгэл ингээл нар багаар жаргаал. Жаргаал. Тэгэл зүгээр ингээл камера аваачаал зоочход ер нь бол нэлийн хэдэн киноны сцен болчих шүү. Тийм шүү. Гэтэ яг тэр кинонод ч айгу үнэн юм билээ тийм. Эвгүй юм шиг. Харин тийм. Бас гоё тайван юм шиг. Гадаа хүн амтан байхгүй байхаар. Гэтэ яг жоохон амарлтай. Тэг ингээд одоо хэдэн нэлийн жилийн дараа тийм гэл. Яа тэр жилийн карантин өстэй амар ажиллая. Нэрэл тийм. Тэгэл хүүхдүүдтэй ярих хэрэгтэй тий. Жилээ. Та нарын насан дээр карантин даа. Чиний дуурсан уу? Харин тэгээд ах шиг юм. Зайх. Гэтэн дуурдаг юм байх штий. Тэг карантин эхлэнээс хойш ингээ хичнээн гадуур дотор явахгүй мөнгө өрөхгүй байгаа ч гэсэн өөр маягаар мөнгө өрж эхэлсэн юм байна. За юу хайсан? Netflix авсан. За Apple Music авсан. Вау. Тэгээд нөгөө нэг Японд сурах гад тэгээд эхлээд үсгийн сурдаг аппликейшн татсан байхгүй юу? За. Тэгсэн чинь ингээ бүх хичээл нь хямдарсан гээд тэгээд тэргээс авсан. За. Тэр компаниуд бол амар орлого нь хэлж байгаа хаа. Netflix тийм. Би ч гэсэн Netflix авсан. Код нь тэгээд би Netflix аваад бодлоо шүү дээ. Сая зөв нөгөө код нь гэж хэлхийнхээ оронд нь гоё дуу яв. Директ робот аваад. Тэр гоё ая тий. Яа би тэр аяыг нэг хэсэг сонсч явдаг байсан. Ихнес нөө нөгөө нэг тэр тий. Роберт хин бэлээ. Тэр аяыг амар сонсч явдаг байсан. Аян нөгөө бүтэн дуу юм уу? Тэр одоо нэг хэсэг л үсттэй тий. Тэр хэсгийг нь сонсоо явдаг. Ой яаш. Тий. Тийм. За, юу яах вэ? Нэг сараас хаш бас юмнууд яах вэ? За 2020 онд ирсэн. Манай подкастны нэр биелсэн. Тэгээд 90 оныхоо ингээ 30 хүрч эхэлж байна. Тэгж байна. Тэгээд 20 оных нь 20 хүрч байна. Тий. 20 он гараад Олигтой мэдээ бол ерөөсөө дуулсангүй. Та нар бүгдээрээ л мэдж байгаа. Яг хамгийн их зачирсан мэдээ нь болохоор яг миний хувьд болохоор Kobe Bryant өнгөрөөд би өмнөх амар Kobe Moby гэдгүү л тийм. Тэгэл ингээд яг сонсоод бүр амар шокнд орсон. Тэр өдөр чинь харин яг тэр үед нөгөө бид гурав харж исэн. Тийм. Онгоцны буудлын дээр шүн байсан. Тийм. Тэр бүр амар мэдээсэн тийм. Тэр бүр
Тэгвэл амаалын өмнө өнгөрсөн юм шиг санагдчихсэн шүү дээ. Тэгэл нэг айл багасаа л ингээл нэг сайн үздэггүй ч гэсэн ингээл нэгэн байнга сонсогдол тэгэл мэддэг байсан болохоор бас айгүй юу. Тэгэхээр бүр фэнүүд нь бол ямар исэн. Харин хүмүүс бүр уйлсан байлээ. Тэгээд тэр чинь яг нэгд өдөр байсан шүү дээ. Тэгээд нэгтгэд нөгөө нэг яг хэдүүлээ гуруулаа яг гэртээ очсон. Тэгээд яг нэгдгийн орой нөгөө нэг NBA talk гардаг байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө нэг хөтлөгч нар нь уйлаа. Тэгээ бүр ингээд тэрийг үзсэн чинь бүр сонирн болоо. Тэгээд аав үзчихсэн чинь наадах одоо боловчтой ингээд хүний араас ингэж амар гашуудж болтгүй гэд тэгээд барыг загнуулаад барыг суугаас харин амар дуртай хоббитэй цагсан бөмбөгийн хоббитэй хүмүүс бүр фэнүүд нь бол бүр бас амар споо. Тэгээ өчигдөр нөгөө нэг эхнэртэйгээ ойн баяр одоо 19 жилийнх нь ойн баяр байсан юм л да өчигдөр. За. Нэг нь амар юу нөгөө нэг пост энтер хийж мэдсэн. За тэгээд тэр үед чинь бас яг нөгөө коронавирусын талаар яг тийм бусад хятадаас өөр улсууд яг мэдэж эхлэв. Хятадд ч гэсэн яг ихсэж эхлэв. Тэгээд яг харахын өмнөх өдөр сэрсэн чинь анигаас ингээд вирус гарсан гэж юм. Тэгээд онгоцны бодлоор бол одоо яг тийм тархалтай үеж угаасаа онгоцны бодол тийм олон хүнтэй газруудаар аюултай учраас ингээд онгоцон суугатаа маск энэ төр зүгээрээ бичсэн. Тэгээ би харчаа бодохдоо за ингээд төрлийн юм гарсан юм байна. Тэгээд 7 хоног л гайг болчих үстэй гэж бодоод тэгээд Аптикаас маск аваад тэгээд биэлдээ байжсэн чинь нөгөө монголчууд бүр фейсбુક интернетээр амар бичсэн. Би энэ рүүгээ явуулцгаагаа тий бөөн болцгоо. Тэгээд жоохон айгаад тэгээд айсан ч гэсэн за ингэ сайндаа саруулаад дусч хөлгүүдэй гэж бодчихсон чинь одоо бүр ингээд нэг юм амар тийм юм төсөөлөөгүй за ингэж хийж байгаа л нэг сар марын дараа зүгээр болчих واخ гэсэн чинь одоо юу тий тэгээд гэртээ чинь сар боллоо тий сар болчоод буцаж эрэхтэй ч гэсэн 4-5 сар их зүгээр болчихно барыг ирээд 4-5 сард өөр тийшээ явна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн чинь бас л аахгүй. Харин бүр дордоо гэсэн ингээл тий тэ цаашаа дордоод тийш Оросд бол байдал өнөөдөр 360 нэмэгдсэн байсан. Тэгэл стэмэр харин тийм тэр нь бол хичээл энэ төр орохгүй нь ойлгомжтой л болж байгаа. Тэгэл амар тэнийг ингээд яг орж магадгүй гэж хэлээд байгаа хүмүүсийг би гайхаад байна. Хичээл орж магадгүй. Сургуулийн захиргаан. Тэг яаж ч утсан сонгох хөлгүүдээ 4 сарын 30-наас хойш тийм яаж ч утсан. Харин тийм тэгээд амар юм тийм Оросууд юуроос нэг тийм яг нухацтай яг ингээд боддоор яг хүлээж авахгүй зүгээр л юм. Бид нар яг 1 сарын үед энэ вируст яаж хандж исэн одоо Оросуудыг тэгж хандаад байгаа юм шиг санагдав. Одоо нэг хэтэрхий их айдастай тэгсэн мөртлөө арга хэмжээгээ бүрэн авч чадахгүй. Тийм. Тэгсэн мөртлөө айд сенсацтай нэг тиймэрхүү юм. Тийм. Тэгэхэд манайх л харьцангуй бас хүмүүс нь ойлгоод тий учир начир юм л 50 тэгсэн мөртлөө арга хувийнхаа харин цэврийг сайн захидаг болсон бас тэгээд харин тий бүгдээрээ дордороо шаардлагатай юмудаа хийгээд. Тэгэхээр одоо энд сарын дараа хүмүүс тийм гэсэн үү? Одоо тэгжэл одоо тийш манай хот мотынхан бол нэрээ нэг амар явахгүй юм шиг санагдаад байгаа шүү.
нуцтай ингээд тоогоо тийм их амар тоохгүй байгаа юм шигсэн. Тэгээд тэгээд ирснээс хойш бас сар чөлөөтэй байсан юм байна. Тийм, ер нь бол нэг 6-7 хоног бол яг хичээлдээ явсан байгаа. Тэгээ яг 7 хоногоос нь карантинлэгдэж эхлэв. Тэгээ яг 8 дахь 7 хоногт нь ямар ч юугүй нөгөө нэг ажилгүй Оросыг тэр чигтэн 7 хоног амраасан. Тэгсэн. Тийм. Тэгээ яг 9 дахь 7 хоногоос нь дахиад ажиллаж эхлэв. Тэгтээ бас дэлгүүр яг нөгөө их дэлгүүр мэлгүүрүүд нь бас нэлээд сүүл хүртэл ажилласан шүү дээ манай хотод. Харин тийм. Нэлээд бараг 4 сар хүргэсэн юм. Арич хүрээгүй. Ямар ч хэлсэн манай хотод илрээд хид хідэн тохиолдлууд гарчаад байхад чинь тийм дэлгүүрүүд ажиллаадсэн шүү. Ажиллаад шүү дээ. Яг тэгтээ ингээд карантин эхлснээс хойш ганцхан хийхийг хүсэж байгаа юм зүгээр кофе шопинг, кофе ууж торт идмээр. Ахаа. Чамд тийм юу байна? Хийхийг хүсэж байгаа юм байна уу? Кофе шоп харин тийм амар ормоор байна. Тэгээд зүгээр л гудамжаар зүгээр алхмаар байна. Би бүр ингээд ерөөсөө гарахчгүй байгаа болохоор тэгээд жоохон ч гэсэн нэг удаан алхаад нэг айдас хүчсгүү. Тийм би хүн амьтантай уулзаж муулзаад тийм айдасгүй нэг сайхан амгалан нэг тайван байдлыг мэдэрмээр. Тэгэл короны үеэр одоо ч нэг амар залхуу болж байна. Кино үзэхээс хүртэл залхуураад бах юм. Залхуурхаас залхуурч байна. Харин залхуурхаас залхуурч байна. Хүнтэй уцаар ярина гэхээр бүр ингээд залхуу өөрсмөрээд юм хүн бичин гэхээр бүр ингээд уцаа барьж чадахгүй. Нэрээ одоо ингээд кино эхлүүлсэн шүү дээ. Амар сонирхолтой санагдана. Тэгэл ингээд одоо энийг л үзье гээл. Тэгэл тэнгуут яг ихний 10 минутыг үзээл залхаад тэгээ кинонд яг орч чадахгүй. Тэгэл ингээл ёо үзээ дуусах юм болоо гэж бодвол заа ерөөсөө ингээд киног ойлгохгүй орч чадахгүй. Тэгэл кино байн цагаа хараад хэдэн минутын дараа тий. Тэгсэн ингээд үдцэн киног болохоор үзээд байгаа. Юу болох юм гэж байгаа болохоор. Ингээд инээдэг хэсгүүд дээр инээгээл уйлдаг хэсгүүд дээр уйлаад үдцэн кинонод болохоор үзээд байгаа байхгүй юу. Тэгээ яг шинэ кино үзэх гэхээр ерөөсөө үзэж чадахгүй ингээд тогтургүй ингээ амар хэцүү. Өөрийгөө шинээр юм хүлээж аавна гэхээр тий залхуураад тэгээд нөгөө манай хувьд болохоор тэр хувьд болохоор баг карантингүй байсан үедээ ялгаагүй. Яг ингийн үсгээ юм. Хийж байгаа тийм. Бараг л өмнөхөөсөч бараг их юмтай чинь хийхтэй чинь. Атагаа юм хийж үзэндээ тэгэндээ энэ бодонгоч ирсэн амжихгүй. Тэрэл юм айдэл өглөөнийхэн цагуугаал юм хийж байгаа л тэгэл дахиж өсвөл цай уучаал жоох юм хийж байгаа л хоол ээжтэл тэгэл ороолол тэгэл юу удах цаг болол тэгэл наад чинь юу вэ? Их хүнсний ингээ өдөр сэрхээр өдөр ямар хурдан дуусна. Тэр шиг аа. Магадгүй тий. Би амар ингээд нойроо зэгцэлж юм да энэ гэж бодоодсэн чи өчигдөр шалгууллаа 5 мав гэж бодоо. Дээдэс. Тэгээд нэг гэж ирсэн баха.
чи дэлхий хаасаг хүмүүс тийм байгаа хөө. Харин ёо онлайн хичээл амар гоё байгаа. Ингээд босоод шууд хичээлээ нээгээл би ингээд одоо хичээлдээ явахын тулд ингээд 2 цагийн өмнө сэрэл өөрийгөө бэлдээл тэгэл хуцаа сонгож ядаал юу өмсөх үү энтергээл тэгээд өнөөдөр нүрээ бутгууд ингээд явах уу гэж мгээ тийм бодлогшил ингээ автдээ штеп яг ерөөсөө тийм байхгүй. Тэгээд нөгөө нэг азар нөгөө видеогоор ерөөсөө ярьдаггүй болохоор амар гоё. Хинж өөрийгөө харагдуулах хэрэггүй. Тийм. Тэгэл зүгээр босоод нөтэ асаагаал хичээлээ үзээл тэгэл бараг ингээд шалбан хичээл дээрээ сууж байгаа. TikTok дээрс гоё юм ижлээд яваад багш нь юм яриад ингээд зарим нь хоол хийгээл зарим нь шууд утаал 0 орш мороолоо. Шаал өөр юм. Тэр нөгөө нэг бас нэг хүн бүр ингээ партуудтай заяа. Тэгээ одоо нэг 8 дахь парт нь хаа тийм ингээд багшигаа пранктн гэх юм уу да тэр одоо ингээд хичээл орж явах үед нь TikTok-ийн нөгөө тренд бүжиг юм уу эсвэл ингээ үг хэллэг ч юм уу нэг тиймэрхүү дуу муу ч юм уу заяа. Тэгээд нөгөө нэг хамгийн инээдтэй нөгөө нэг your end is coming гэж тэгж аахгүй юу? Тэнгүүт бүгдээрээ яг ингээ хөшөө болоод нөгөө нэг тоглоомнууд эндигийн тоглоомнууд тэгээд нөгөө энди ирэхээр ингээ бүгдээрээ яг хөшөө болдсон шүү дээ. Тийм. Яг бүгдээрээ ингээ яг тэгээд ингээ бүгдээрээ доош оохоо. Яг багш нь гайхсан. Хүүе та нар хайччихва. Хөрхөн харин тийм гадаадууд амар тийм чөлөөтэй юм. Манайхаас тэгтээ нэгч лекц тэгж ороогүй шүү. Тийм. Тэг видео кол мал хийж зөвхөн даалгавар явуулаад нэг бодлын нэг тэгж үзмээр санагдаад байгаа л яг тэгвэл тэгтээ бас тэнэг хай. Манай бараг бүх хичээлүүд тэгэж ороод байгаа шүү дээ. Ингээд яг цагийн хуваараараа заяа. Одоо ингээд 2:15 хичээлтэй бол 2:15-аас тэгээд яг цаг 30 минут орно. Тэгээд дундаа 5 минутын засвар энтертэй заяа. Яг пааш хийж байгаа. Тийм. Тэгээд тэгтээ яг ингээ хүүхдүүдийн болохоор ингээд voice-оор яг voice-аа ингээд микрофоноо нээж агаад voice-ороо ярьж болно. Гэхдээ видео байхгүй. Тэгээд зөвхөн багш нь л видеогоо өгөөл. Тэгээд хүүхдүүд нь ихэвчлэн нөгөө нэг юу чатаар лайв чатаар ингээд багшаасаа юм асуух юм уу эсвэл ингээд хариулж мариулна. Эрт мэртэй бүртгүүл. Тийм дээ яг нөгөө яг одоо сонсож байгаа хүүхдүүд гээд яг бас хажуудалд нь гараад ирдэг. Тэгэл ангийн дараанаар тэр хүүхдүүдийг харж агаад эрцэн бүртгэх эсвэл багш нь өөрөө хүүхдүүдээ харж агаад эрцэн бүртгэл. Тэгэл хүүхдүүд нэг хэдэн минут хоцроо штэ. Тэгсэн хөөрхөн багшаа уучлаарай хоцорчлоо. Наа миний эцэг бүртгэрэй гэж. Тэгвэл бас арай юу юм бэ? Яг хичээл орж байгаа шиг мэдрэмж бас төрх юм бэ? Яг тийм юм ярил. Бид манайх ингээ орохгүй болохоор бус student нас адилхан гэж бодоод лсэн чи нэрээ өөр штэ сургууль дотор сургуулаад тий институтууд тий бодлохоор тэгэл энэ Zoom айгу гоё юм аа. Тийм ээ тий. Энэ ингээ хоёр хүн ярьж байгаа тохиолдолд хязгааргүй бичдэг гэсэн. Хоёроос дээш хүн бол 40 минут төлөв. Хоёулаа хязгааргүй ярив. Тэгэлжэндээ хязгааргүй ч гэж. Бараг л таргалж юм уу? Харин тараад байгаа шүү дээ. Тийм үү? Нөгөө хөдлөхгүй тий. Хөдлөхгүй болохоор үлсэхгүй. Үлсэхгүй болохоор юм идэхгүй. Тэгээд ингээд юм гоё.
Би бүр эсрэгээрээ наацсан. Тэгээд хөдлөхгүй байхаар үлсөөд гэж. Сүүлийн 2 хоног болохоор айгуу дайггүй байгаа. Ингээд би чинь яг ингээл нар жаргаал, харанхуй болоод тэгэл ингээл хоол моолны цаг ингээл өнгөрөн штэ. Ингээл толгойн ингээл илдэг босон юм бодогдоол. Тэгэл тэгсэн юм яг юу идмээр байгаагаа мэдэхгүй заяа. Тий. За тэг ингээ өөрөөсөө асууж эхэлнэ. За жаа. Чи яг юу хүсэж байгаа юм бэ? Би яг юу хүсэж байгаа юм? Тэгэхээр нүггүй. Хариулж. Ингээл башкаа үгүй. Бичээ үгүй. Тий юу идэх гээд байгаа. Тий йогурт гэсэн чинь за яг байж болж чинь тэгтэл биш. Яар ядратай идвэр байгаа хэлээч байгаа. Яар ядратай тэгээд төв болоо хэлээ. Модалцсан. Тэгсэр шинэ хоёр болчтой байна. Тэгээд ингээд дэлгүр хатж байгаа шүү дээ 2 2 болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт доор нөгөө нэг давхартай тэгээ автомат одогдож байгаа. Тэгэл автомат бодоол дээр нөгөө нэг байдаг юмнуудыг баг ингээд мэддэг заяа. Тэгэл дээр нь тэгдгэрийг нэ тийм юм байгаа. Тэгээд дээр нь чипс доор нь ингээд Twix, Snickers синг нэндэ чинь. Тэгэл ингээд тэднийг ингээл бодож байгаа байхгүй. Тэгэхээр ингээл бас биш юм. Бүр амар ядаргаатай бүр сүлд өөрийгөө ойлгохоо болоод тэгэл бүр толгоо гашгаал тэгсээр аваад тэгэл унтж байгаа юм чи. Тэгэл өглөө хосоо. Тэгээ нөгөө мэдрэмж байхгүй. Тэгээ орой олонгот нөгөө мэдрэмж. Тэгээ юм идсэн ч юм байхгүй. Тэгээд юм идсэн ч юм байхгүй. Юу яах вэ гэж бодоод шаналгасаар агаал. Тэгээд карантин гэсэн хойш ялаа. Тэгээд нөгөө Blackpink, Big Bang, Twice, BTS, Mamamoo гэх бичлэгийн өөр амар үзээд. Тэгээд нөгөө Instagram-аар ингээ нэг юм үзээд нэг хэдүүдэд лайк дарчих штеп. За тэгвэл ингээ яг тэр төрлийн юмнууд нь гараад ирдэг. Тэгээд ингээ фид рүүгээ орон утаан юм солонгос юм болсон. Тэгвэл дахиж нөгөөдхөө үзэж янгууд дахиж илүү их гарч ирээд ингээд харин тийм ээ. Миний тиймээс бол Кардашианыхан бол хизээс салахгүй. Кардашианаас бол холбоогоо таслахгүй шүү дээ. Тэгээд болж байсан. Сүүлийн хэдэн 7 хоног BTS-д бүр дурлаад хайлаад уурсаж байгаа. Би ингээд BTS-ийг нэг тоохгүй. Ингээд Blackpink-ийг ер нь бол дайггүй хамтлаг гэж бодоодсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд сүүлийн өдөр бүр ингээд BTS гэх бүр тийм болсон. Энийг хэлсэн чинь ингээд хөвтөжсэн гинт босч ирснэ BTS-ийнхний Википедиагаар хайгаад нас масыг харж иржсэн. Ингээд хэлж байгаа юм да. Тэгээд нөгөө нэг Жонгук амир хөөрхөн Жонгук дуурлалцсан. Тэгээд Жонгук чи 97 оных юм биш тий. Тий. Тэгээ хамтлагаас хамгийн бага нь гэдэг юм билий. Тэгээд нөгөөд нь болохоор 93, 94, 95 оныхан. Тэгээд Жонгук ганцаар 97 оныхан. Тэгээд амир хөөрхөн ёо. BTS. Тэгээд дуунууд нь ч гэсэн амар гоё өстэй амар чанартай гэх юм уу? Тийм. Тэгээ нөө манай өрөөний охин бас BTS-ийн фэн. Тэгээд ингээд надад нөгөө нэг бичлэгнүүд ингээд санал болгоно. Та тэрийг үзээрэй. Тэгэл тэрийг нь үзэхээр бүр дурлаа. Бүр ингээд цаашаа үзээ авчин заяа. Харин яг тэгээд байхгүй. Тэгээ яг нэг юм нөхрөө орж байгаа юм шиг.
Гэтэ хар нөх биш. Амар өөрийгөө зөвтгöd. Тийм өнгөлөг. Тий, ийм солонгын 7 өнгө шиг тийм сонгорсон нөхрөө орж байгаа. Тэр нөгөө нэг бас Blackpink-ийн Lisa хятадын нэг нөгөө хамтлаг байгууллагыг нэвтрүүлэхэд нөгөө нэг ментор болсон тий. Тэгээ тэр бичлэгүүдийг бас үзээд тэгээ би нөгөө нэг бүжгийн бэлтгэл хийж байгаа бичлэгийг л үзсэн. Амар ууралж ундлаадсан юмстэй. юм Нэг охин загинж магнаад яа инехгүй байгаа гэдэг. Яагаад инехгүй байгаа гэдэг. Тэгснэ ингээд нэг охин жоохон буруу бүжгэлсэн чи үгүй биш байна. Чи хамт олон суучлахгүй юм. Тэрийг хүмүүс амар л гэдэг байгаа. Гэхдээ нэг солонгосын тэр нэвтрүүлгийн хувилбар нэг гэхгүй юу? Тэрэн дээр арай нэг хөгшин нэг тийм эмхтэй бүжгийн ментор гэхгүй юу? Тэр бол бүр амар сайн шүү дээ. Бүр алтан шүү дээ. Уйлуулаад. Тэгсэн чим манай үнийг амар гэдэлээ. Танаа хүн үү? За тэр жаах. Тэгэл нэг мэдхэд л K-pop бол явчт юм амар хэцүү. Харин тэгээд сонирхдаг хүмүүс нь sorry. Not sorry. Тэгээд юу чам ингээд карантины үед санал болгох кинонод байна уу? Бага. За. Нэг юм Испани. За. Платформ гээд одоо аимшигний гэх юм уу да. Тэгээд сүнсмэстэй ш тийм киногаа. Тэгээд тэр нь болохоор ингээд шорон. Тэгээд нэг давхарт 2 хүн байдаг. Тэгээд дундаа ингээд дөрвөлжин нүхтэй. Тэгээ өдөрт нэг удаа ингээд тэр нүхээр нь дээрээсээ доошоо ингээд хоол ирэн заяо. Тэнгүүд ингээд нэг давхарт байгаа 2 хүн хинээч гар хүрээгүй амар гоё хоолыг идэнэ. Ингээд хүссэн хэмжээгээр нэг хэдэн минутын хугацаанд тэнгүүд ингээд доошоо явах тусам хүмүүс тэний үлдснээс нь идээл ингээд явдаг. Яа ямар. Тийм тэгэл үйл явдал нь өрнөдөг. Тэгээ бүр ингээд 200 100 хэдэн давхартайгаа хүмүүс мэдээж юуч үлдэхгүй. Тэгэл би энийг алж малаа. Тэр айгүй юу гэнэлээ. Нэр нь платформ гэдэг нэрт юм уу? Платформ тий. Тэгээд танаас үзэх үү? Netflix. За. Netflix. Тэгээд нэг хятад бас Netflix дээр байгаа. Us and Them. За. Хайрын тухай юм уу? За. Гэтэ кино тэгээд тэр киноны гоё нь болохоор амар бодтой. Яг сайнаар төгсдгүүд гэтээ муу гарч төгсдгүүд зүгээр л яг амар бодтой. Үйл явдал нь сайн бодтой. Тэгээд драмага. За. Hospital Playlist гэдэг. За. Нөгөө нэг Reply 1988 1994 гэдэг идэв шүү дээ. Тэрний зохиолч найруулагчдынхаа хийсэн кино. Тэгээ бас тэрнтэй адилхан ингээд нэг залуу үеийнхэн гоё тийм 80 90-ад оны дуунууд явж байгаа. Тийм амар инээдэн амар хөөрхөн. Тийм өмлөлн нийл тийм. Одоо 6 анги гарсан ба. Одоо Солонгостой гарч байна. Тий, 7 хоногт нэг анги. Тэгээ нийт 12 нэгтгэл. Тэгээ чамд санал болгох кино. Надад санал болгох кинонууд гэх юм бол би нөгөө нэг киноток амир хүсэж байгаа гэж ярьжсэн шүү дээ. Тий. Тэгээ тэр киноток дээр ингээд амир их киноноо санал болгодог. Тэгээ бүр санагдтал ярьдаг. Тэр хүмүүс ингээд одоо ямар ч кино үзье. Бүр ингээд зүгээр би бинийхээ ярьж байгаа кинонууд ингээд ойлгоддаг заяо. Харин тийм ингээл тэгэл ингээд нэг киногч найруулагчаар нь үздэг юм биш тийм. Тийм штэ. Би ч болохоор нөө жүжигчнэр нь үзээд байдаг байхгүй юу? Тэрний тоглосон монгол фильм гэдэг зүгээр нэг
царайлаг жүжигчин байвал үгүй. Тэний тиймэрхүү байдалтай тэгсэн чинь яг тийм ярьж байгаа хүмүүс нь болохоор ингээд тэр найруулагчийн тим кинонууд энтергээд тэг ингээд найруулагчид чинь бас Стивен Спилберг гэнэ үү? Тийм найруулагч. Титаникийн найруулагчтай. Тэгээ Аватар. Титаник хоёрын. Биш юу лээ. Тэр чинь Джеймс Кэмерон үстэй. Тийм шүү дээ. Jurassic Park юм байна. Тий. Тэгээ нөгөө тийм найруулагч байд юм байна. Тэгээ Jurassic World, Star Wars тиймэрхүү нөгөө кинонуудыг чинь франчайз гэж нэрлэдэг юм биш үү? За. Нөгөө юм одоо галзуу хурд тэгээд юу лээ Терминатор ч юм уу нэг тиймэрхүү цуврал кинонууд хит ангитай нэг тийм кинонууд чинь франчайз гэдэг юм биш үү? Одоо 3-аас дээш ангитай ч юм уу те эсвэл 4-өөс дээш ангитай. Тэгээд ер нь киноны айгуу тийм агуу мэдлэгтэй болж байгаа. Агуу чиш юм яа багаар мэдлэг хуримтлуулж байгаа. Тэгээд саяны нүунийг сайхан гарсан кинонуудаас гээд Jojo Rabbit гээд киног тэд нэр амар санал болгодог. За. Тэгээд бас нэг кино юм аа. За 1917 бас юу гэсэн санал болгодог. Тэгээд Parasite-ыг бол мэдээж хэрэг айгуу их ярьдаг. Тэгээд бас нэг кино юу илээ тэр чинь нэг өвгөн байдаг байхгүй юу ямар ч лээсэн. Тэгээд тэр ингээд аваа тийм эд хөрөнгө мөрөнгөтэй. Тэгээд хідэн хүүхдүүдтэй тэгээ нөгөө хүүхдүүд нь аа мааваа нэг асардаггүй. Тэг өөрөө нэг асрагч охинтой. Тэгэж нэг тийм гадны тийм хүн хөслөөд тэгж асрагчтай. Тэгээ тэр нь ингээд тарай мараа хийж өгдөг. Ер нь бол тийм. Гэтэ тэр хөгшин бүр амар тийм тэрэгэнцэр энтертэй бол биш яг үдээчгүй заяа. За. Тэгээд нэг өдөр тэр өвгөн нас орчдөг байхгүй юу? Тэгээ яагаад нас орсон бэ гэд яг юу болсон бэ гэдгийг ингээд тайлдаг. За. Тэгээ тэр айгуу гоё кино. Тач би нэрээ марцчихжээ. Хандхын кино. Капитан Америка тоглолдог ч гэж. Америк кино. Тийм. За зэрэгтэл болоод. Тэгээд тэр айгуу гоё кино санагдсан. Нөгөө хөрх ирэхтэй тий. Тийм хөрх. Chris Evans. Тэгээ Jumanji бас надад айгуу таалагдаад байгаа. Тийм үү? Тийм. Нөгөө нэг рок тоглолт үлээ. Рок тэгээд Kevin Hart. Тэгээ нөгөө Солонгос энэ нэг кинонуудаас айгуу гоё. Саяны кино. Юу 19 онд гарсан шинэ кино юм уу? Энэ шинэ кино. Knives Out гэдэг мөн үү? Тийм баха. Тийм. Нэх олон хүмүүс байгаа. Тийм постэр дээр нэг өнгөнгө хувцтай олон хүмүүс зогссон. Тийм наадах чинь. Тэгээ наадах чинь айгуу гоё хөөрхөн кино лээ. Энэ нөгөө юутай төстэй юм бэ? Нөгөө Jennifer Aniston, Adam Sandler хоёрын тоглолцсон байсан бас хэнийг алчуу гэд яагаад гэдэг. Яг сонгоцсон. Тийм. Ер нь нэг тийм чивлээ. Тийм. Гэтэ яг ингээд хамгийн сүүлд яг юу болсон гардаггүй гэх юм аашиг. Тийм үү. Энэ тэгээ нэг 13 Reasons Why нөгөө охин тоглосон ч гэсэн. Тийм үү. Ер нь бол тэгээд гоё. Тэгээ нөгөө хин James Bond аас тий. Тийм. James Bond мөрөд. Тэгээ нөгөө
Ит дээр тоглодог эрэгтэй хүүхэд. Алилагчтай кинон дээр тоглодог эрэгтэй хүүхэд тийм. Би тэгээ Солонгосын нэг ангитай кинонууд бас айгуу тажгүй санагдаж байгаа. Нөгөө Hitman гэдэг ийм зураач тэгээд мэрэгчлээ алга орцсон. Тэр кино үзээгүй юу? тэрийн нэр үзсэн шүү дээ. Тийм амар ингэдтэй тийм. Би бүр татаж авсан. Хөрх юм бэл. Тэгээд Gentleman гэдэг тэр нөгөө юу үзсэн вэ? шинэ кино байгаа даа. Тэрийг үзэндээ гэдэг юусэн. Эхлүүлэл хайсан. Яг тэр үеэс эхэлсэн. Өө Америк кино. Gentleman гэдэг. Нөгөө Аз тоглосон шүү дээ. Нөгөө Crazy Rich Asians тэр тоглолт. Isa юу яригдсан? Юу яригчлаа? Нөгөө нэг Drag King гэдэг бас нэг ангитай нэг солонгос кино үзсэн. Гоё юу? Тийм гоё шүү дээ. Тэрийг үзнэ. Тэр нөгөө бас нэг юм юун дээр ч лээ дээ. Кинонд найруулагч нь чухал гэдэг. Олон кинонд зохиолч нь чухал гэдэг. Тэгээд театрын жүжигч нь чухал гэдэг. Тэгтээ. Гүй нэрээ үнэхээр тийм юм билий. Яг тэр кино токийг үзэхээр ингээд Монголын кино юу ингээд амар өрөвдөж байгаа байхгүй юу? Хүрх юмтай ингээд хичнээн одоо өндөр зардлаар кино хийх боломж бол байгаа. За яг хөө зарим цөөхөн эдд нь л байгаа штэ. Ингээд гайгүй мөнгөтэй кино хийх боломжтой хүмүүс байгаа. Тэгээд тийм өндөр зардлаар кино хийсэн ч гэсэн буцаагаад тэр ашгаа олох хань хэцүү. Зах зээл байхгүй. Зээл 8 жижигхэн болохоор тийм болохоор ингээд ингээл боломжиндоо тааруулаад тий. Тэр чанартай юм хийх ч утга байхгүй юм шүү дээ тий. Дараа нь тэрийг эргүүлж олж чадахгүй учраас. Тэг ингээд за яг уу гайгүй өртөг багтай ингээд юм кино хийхдээ найруулагчд нь жоохон муу юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ингээд амар тийм бэлэн зохиол дээр кино хийдэг ч юм уу эсвэл ингээд гаргаж байгаа зохиолууд нь их амар явцгүй тийм. Одоо дээр үеийн кинонууд чинь ингээд нэг айгу тийм богинохон айгу жижигхэн агуулгатай мөртлөө одоо юу гэх цаад агуулга нь айгу том заяа. Тэгсээр нэг байгаа байдал нь болохоор айгу тийм энгийн одоо зөвөр л нэг айлыг харуулснаа тэр айл байгаа байдал нь ингээд тэр тухайн үеийн нийгмийг харуулдаг ч юм уу тий. Тэгээд хийж байгаа ажил тэгээд талхын мөнгөгүй байгаа тий. Нэг тиймэрхүү ингээд найруулагч айгу сайтай байсан гэж санагдаад тий. Эсвэл зохиол нь сайн ч юм уу. Дээр үеийн Монгол кинонууд уу? Тий. Тэгээ одоо болохоор яг нэг харин тий. Яг сүүлийн үеийн кинонуудыг үзэхээр тий. Монгол кинонууд амар ингээд гоё санаад зохиолагч найруулагчд нь амар гоё санаад төрөөд тэгмүүдээ тэрэндээ ингээд амар догтлоод харин жоохон дутуу нэг догтлолттой бичсэн юм шиг тий. Харин тий. Амар лог үргэлжлээд үйл явдал нь их тийм юмэр тийм тий. Эсвэл эвтэйхэн биш ингээд нэг огцсон тий. Одоо ингээд тухайн үедээ од болж байгаа тийм залуучуудыг оруулдаг ч юм уу нөгөөдөл нь их жүжиглж чаддаг ч юм. Тий. Тэгэл жоохон муулчлаа sorry. Гэтэ тийм л онцтой яг тэгээд. Дараа бас зөндөө их кино үзчихийж бас бүрэн ойлгодог болох бах тий. Харин тийм. Ханаас за тэр кино тавкийг үзнэ. Яг ингээ бас кино үзэх ингээд
хаанаас яг яаж гоё кино олж үзхийг мэдэхгүй юм шиг. Кино Токио үзэхээр ингээд хиндэ жоохон уур үрээддэг сохгүй юу. Нэг За яа хөтлөгч нь яг ингээд нөгөө нэгээрээ ингээд хөтлөгч хийгээд явдаг л та. Гэхдээ нэг хүн байгаа заяа. Тэр нь ингээд амар их ярьдаг. Яриа л гэдэг. Одоо яг над шиг би ингээд яриа л гэдэг шиг тийм хүн бас яриа л гэдэг. Муу сууж байгаа байхгүй юу? Тэг ингээд 5 хүний одоо ингээд нэгэндээ ингээд санал оноогоо бодол санаагаа ингээд хуваалцах тийм боломж нэг амар өгөхгүй ингээл өөрөө л яриад байм шиг санагдаад тэгээ би нэг хэсэг жоохон ууртай үзээ. Ёо энэ одоо ямар би бүр комент бичмээр санагдаад заяа. Тэгэл ёо энэ хөтлөгч одоо байлио өдргээ яг тийж биччихсэн аа. Ингээд жоохон өөрийгөө бариад тэгээ сүултээ дасцсан. Тэгэл энэ хөтлөгч гоё ярих юм. Бараг ярихгүй бол ямар гоё ярьд юм бэ? Би ингээд амар дуртай. Дуртай тэгээд бүр сайн мэддэг сэдв нь болохоор ингээд дуугаж чадахгүй. Тэг хүмүүс ингээд тэр талаар нь ингээд жоохон буруу ярих гэдэг л бушуух ингээд засахгүй болохгүйсэн юм даа. Ингээд дуртай сэдв нь учраас. Тий. Тэгэл би асыг тэгж бодсон ингээ яг өөрийнх нь дуртай сэдв болохоор ингээ яг бүр ингээ цаанаас ингээ юмнууд ингээ гарч ирээд тий. Бүр ингээ өгнүүд нь ингээ багталцахгүй ингээ амнаас нь гараад. Тий. Тэрийг Кино Токиг ямарчлээсний 7 хоногийн дотор 20 дугаарыг үзэж дуусгаад тэгээ одоо ингээ 7 хоногоор хүлээж үзэж байгаа. 4-ийн орой гардаг. Тэгээд нэг юм дээр нэг кино ярд юм уу? Үгүй сэдвтэй одоо нэг дугаар дээр аим шиг кино ярьдаг ч юм уу, нэг дугаар дээр Оскар ярьдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг франчайз эсвэл ингээд бүр тусгай дугаар гээд зөвхөн Star Wars-ыг ярьсан заяа. Тэгээд хамгийн бүр ингээд тэр нэвтрүүлгийг үзэх бас нэг шалтгаан нь юу гэхээр нөгөө нэг тоглоомтой байхгүй юу? Тоглоомын хэсэгт болонтэй. За. Тэг ингээд Look Who Am I гэдэг Look гэдэг нь Look TV-ийн нөгөө спонсорын тийм дугаар болон заяа. За. Тэгээд Look Who Am I гэдэг би биндээ ингээд жүжигчин ч юм уу эсвэл киноны нэр өгчдөг. Тэгээд нөгөө би хинбэ гэдэг шиг гэдгээ таах юм тий. Тэг ингээл тэр нь амар их хөвгчлээ айгуу гоё гэдэг юм. Тэг нэвтрүүлэх зөв. Наа сайн ингээд хайсан чинь Old Boy-ыг ярьсан шүү дээ. Энэ дугаараас нь эхэлж үзнэ. 7 юм их дугаар гэдэг. Тэгээд хамгийн сүүлийн дугаар дээр нь аим шиг кино ярьсан байхгүй юу? Тэгэл бас эвгүй байлээ шүү. Ингээд нөгөө нэг кинонод одоо нөгөө нэг юу яадаг шилдэг 10 топ 10 маруу гэж гаргадаг. Яг тэр кинонуудынхаа хойно ингээ амар тийм аим шиг киноны ая тавьсан. Яа. Тэгээ би чи ингээ нөгөө твичээр үзэж байгаа штэ. Тэр надад амар эвгүй. Би чи аим шиг кино үзэж чаддгүй юм чинь ингээ айгаад чи. Гэтэл яг үзэж дуусгасан л та яалтчгүй гоёсэн болохоор би амар тийм хөөрхөн нөгөө нэг эвгүй киноны хэсгүүдийг гаргаагүй. Тийм. Тэгээ амар цохон байгуулцаатай. Ингээд баг минут болгоно амар төлөвлөсөн гэх юм аа шин. Бэлтгэлээтэй юм тийм. Тийм. Хоёлаа гэсэн. Хоёлаа зүгээр ингээд өөр таймд өө. Тэгээ судалгаа сайтай бэлтгэл сайтай. Тий битэрийг сансан уу? Харин тийм ээ.
Тэгтээ амар хөөрхөн тийм манай фолловерсууд байгаа л байгаа. Бид нэр хүлээгээрэй гэсэн чи хүлээгээл. Яа, өчигдөр би бүр найзтайгаа юм шүү дээ баярлаа. тийм. Тэгээд хүү чи подкаст хийгээч. Хин камбэк хийнэ season 2 гаргана. Хизээ их гэдэг байгаа би чи. Өөр загнуулаа. Хөр. Тэгээд яа контент хийдэггүй юм байж болохгүй энэ. Юм заа гэ. Баярлаа. Хүлээсэнд баярлаа. Харин тийм. Хүлээгээгүй бол тэгэрдээ. За тэгээд өнөөдөртөө ингээд дуусах уу? Тэхүү. За тийм. За бай. За.